Та бидний зогсож байгаа энэ газар бол одоо бурхан багш энд ирээд энэ Варнасын Сарнатын энэ газар ирээд анхныхаа 5 шав ном айлдаа дараа нь 5 шаваас 55 шав нэмэгдэж нийтдээ 60 хүн гэгэрэл хүрсэн энэ газар. Тэгээд борооны ном сургаал дуусаад тэгээд энд борооны үйлрэл эхэлсэн. Борооны үйлрэл бол заримдаа 3 сар, заримдаа 6 сар 4 сар үргэлжилдэг. Тэгээд тэр борооны үйлрэлд бол бороо их ордог учраас лам хуургууд одоо ийш тийшээ явах бол хориотой байдаг. Нэг газар нэг одоо бяцлаглалын хийд орчинд бол тэр 4 цаг бол тогтвол тэндээ байх ёстой болчдөг. Тэгэхээр энэ бурхан багш анх энд Варнаст ном сургаалаа айлдаад олон шав гэгэрэл хүрээд Варнас даяар одоо ном сургаал дэлгэрээд инх үед энэ газар одоо Варнасын одоо баян нэг хүн одоо баяны нэр нь бол одоо би сайн санахгүй. Тэр баян хүн бол бурхан багштай яг одоо бидний барьж байгаа энэ хойтол одоо энэ тойр нь үлдсэн байгаа энэ юу бол бяцлаглалын хийд барьж бурхан багшд одоо барьсан байт юм аа. Тэгээ бурхан багш энд одоо борооны анхныхаа одоо ном сургаал айлдаж эхлээд анхныхаа борооны үйлрэлийг бол одоо бидний амьдарч харж байгаа энд байсан одоо сүм хийд дээр энд бол хийд дээр бол эхнийх борооны үйлрэлийг өнгөрөөсөн. Одоо харагдж байгаа байдал нь энэ бол учиг өндөө бол тэр үедээ бол сүм хийдийг барихтаа 7-8 давхраар нь ингэж барьдаг. Олон мянган хүн одоо лам хуургууд зэрэг амьдарч бяцлал хийж болохоор орчныг бүрдүүлдэг. Зөвхөн лам хүний хувьд бол зөвхөн амьдрах одоо орон байраас гадна одоо алхаж бяцлал хийдэг талбай, ганцаараа бяцлал хийдэг хош гэх мэтийн одоо тодорхой зүйлүүд шаардлагатай байдаг. Тэр бүхнийг одоо бүрдүүлсэн маш сайхан хийд одоо энд байсан тодорхой. Одоо байгаа тойр нь бол ингэж харагдаж байна. Тэгээд энэ нэг үйл явдал болсон одоо 33 тэнгэрийн орноор ингээд заларч явах үед хэн Махан Монголоо заларч яваад тэр 33 тэнгэрийн орныг алтан тийм маш сайхан ордон бий болсон байсан. Тэгээд тэр ордонд руу ороод эзэнтэй нь уулзъя. Махан Монголын үүрэг ад өгөхөр тэр тухайн ордон тэнгэрийн одоо шинээр бий болсон орднуудаар очиод тэнгэрүүдтэй нь уулзаад ямар буйн хийж ээж энэ төрснийг нь асууж сонирхож лавладаг байсан. Тэгээд тэр ордон руу сайхан ордон руу яваад очисон чинь одоо эзэн байхгүй одоо 500 тэнгэрийн дагинсууд одоо ингээд өөрчлөгчнөр нь ингээд байсан. Тэгээ энэ хэний ордон бэ? Эзэн хэн бэ гэсэн чинь энэ бол одоо манай Варнасын одоо Варнаст амьдарч байгаа тэр баян манай эзний ордон юм аа. Эзэн маань одоо Варнас хотод одоо бурхны ном сургаал сонсоод бурханд одоо бяцлаглалын хийд барьж өгсөн буйнаараа тэр гайхамшигтай буян хийсэн учраас одоо тэндээс одоо тэр Варнас амьдрах хугацаанд дуусах үед бол манай бидний дэргэд иж төрж энэ ордонтой ирж амьдрах юм аа. Тэгээ бид нар эзнээ хүлээж байгаа маа гэж ингэж ярьсан одоо судрын одоо түүх байдаг. Тэгэхээр бол энэ бидний хойно харагдж байгаа энэ сүм хийд бол бурхан багш анхныхаа борооны үйлрэлийг өнгөрүүлдэг үед нь одоо Варнасын тэр баяны барьж өгсөн сүм одоо бяцлаглалын хийдийн одоо тойр байна. Дээрээс нь тэр бурхан багшаас хойш бол энд бол асар олон мянган одоо хүмүүс бяцлал хийж гэрсэн олон мянган жил үргэлжилсэн юм сайхан түүхэн газар юм аа.